айдас ба сургамж үзүүлж байна. Манай суг нь хачин чихтэй явдал тохиолдсон хүмүүсээс зөвшөөрөл аван та бүгд төрөвдгийг мэдэгдэж байна. Оюуны өмчийг дээдлсэн танд баярлалаа. Их сурвалж бидэнд тохиолдсон аимшигт явдлууд. Ер нь энэ том дэлхийд сонин хачин зүйлтэй орчиж үзээгүй хүн гэж байхгүй юм шиг. Өөртөө тохиолдсон нэгэн өчүүхэн айдас төрүүлэхэр явдлыг өөрөө ч айнгаа та нарыг ч бас 50% тулахгүй гэсэн үднээс бичье. Олон жилийн өмнө сүмбүр уулыг дов байхад сүүндлайг саяхан би 90 цент хурж жолооч болоод ёстой хорвоогийн мянган жаргалыг идэх шиг болж найзуудаа аван тэрэлж гачуурт гол горих юу вэ тэрлүүл урсаж гоожиж гарлаа. Наадмын дараахан л байх. Ямартай нэг гол бараа тэгээд хоёр найзаа ганцгалж аваад л хөдлөө. Эрт хөдөлсөн болохоор тэгсгээл яваад очсон. Дунд нь байн шээж бөөлжгүй байсан бол тэрнээс ч эрт очих байсан юм. Мань хэд сайхан тойрч сууж байгаа л буу халангаа хэдэн мах шарсан шигээ өвчийг өнгөрөв. Тэгээд л ёрон юм шиг шүн болж илий бол амин эхэлж байгаа. Би уг нь майхандаа унтаж байсан юм. Тэгтэл нэг сэрсэн модны хажуу чармаа нүцгэн хитэж байна. Эхлээд бол юун тэр айж юм их. Хоёр балаам гээд гимгүү хоёр найзаа хараасаар үүр шүн хоёрын нэг тийм завсрын цагт унтарч амжаагүй сүмэсэн түүдгээ зүглэн нэг гараараа уртгаа хайгаад гүүж өгөө. Гүүгээд л байлаа. Ямар новшин болоод байна. Ойртхон байдгүй холдоод байна гэж үглэж гарав. Тал хээр газар өөртөө ярьсаар бараг хэрэлдэж гүйсээр байлаа. Дэгсэн ёстол гинэт амар юм бодогдож үзэж байсан элдвийн кино юуж байдгийг айс хүнд аргал хөдлөн гихчээр нүдэн том сүдэрнүүд янз янзын дүрстэй болж харагдаад бараг л өмдөндөө шэнгээ алдав. Гэхдээ би өмдгөө байсан л да. Тэгээд яг юу болсныг мэдэх юм алга. Сэрж байгаа бололтой. Ямар тач майхандаа сэрж байна. Хоёр тишээ хартал царайг нь хараад залхдаг хоёр гөлис найз маань алга. Гарч шээх санаатаа майхны хөшгөө буулгаад гадагшаа хартал яг л төрөүний модны хажуудаа байж байв. Ийм тохиоллоор эрүүл хүн бол ямар нэг юм болохгүй байгаа гадарлах байх. Харин би бол дахиад л гараараа уртгаа хайж амандаа муу хоёр дтаг аландаа гэл гүүж байлаа. Гүүж байтал урдх зам эхэлж харанхуйж эхлээд эсвэл миний нүд байсан ч юм уу аяндаа тасааранхуй болоод л нэг жоохон хүүхдийн дуулж байгаа чимээ сонсогдож эхлэв. Ёстол хамаг шар ус босгом. Тэгээд л хамгийн бүдгэрсээр байгаад нэг юм би зүуднээсээ сэрсэн бололтой. Нөгөө хоёр маань тас тэврэлдээд унтаж байх юм. Зүудэндээ хараагаад байсан хоёр найз маань гимгэн унтаж байхаа хараад бас өрөвддөг юм билээ. За зүудэлсэн л юм байлгүй дээ. Гэж бодон хэвдэж байтал яг л шээс хүрээд эхлэв. Тэгээд ямар майхандаа шээлтэй биш. Айж нэг юм майхнаасаа гарч ийш тийшээ хартал бүх юм хэвэн. Тэгээд хөнгөрчүүд майхандаа ороод хэвтээд удаачгүй унтаад өгөв. Гэтэл дахиад л зүүдэлж байгаа бололтой. Нэг дээлтэй жоохоо охин ой дунд нуудаж тоглож харин би түүнийг хайж байна. Мод сүлжин гүүж байгаад нэг том модны орол руу шургаж орохыг нь хараад араас нь үсрээд ортол яг өөдөөс хараад хэвтсэн. Уламжрахнаас олой. Гэдэл үглээд байв. Тэгээд л би зүуднээсээ сэрсэн.
Манай хоёр мангуу маань гадаа төмпөн шанах бужигнуулаастай. Би уг нь зүүдээ ерөөсөө санаад байдаг хүн биш л дээ. Гэтэл өчигдрийн сонин зүүд бараг л бодит болсон явдал хуучны юмаа дурсаж байгаа юм шиг толгоноос огт гарсангүй. Нөгөө хоёртой элэг гэхээр угаасаа тэнэг хүмүүс. Тоглоом шоглоом хийгийг нь мэдэж байсан болохоор дуугүй өнгөрлөө. Жаалжуул хоол эргүүлчихэд буудалсан газрынхаа эргэн тойрныг жаал ажив. Новш гэж. Ёстой яг л баруун хойно наад захын моднууд яг өчтөс ирээд байсан газар мөндөө. Хүний тэнэг зан гэхүү, сониуч, эсвэл зориг гэхүү. Би очиж үзэхэр шийдсэн юм. Новш гэж. Өчигдрийн зүүдэндээ хөөцөлтөд байсан охины толгоондоо зүүцэн байсан цагаан өнгийн өсний боолт. Миний тэлээтэй хамт хэвдэж байлаа. Би ёстой палгээд л явчихсан. Буцаж гүйж очиж хамаг юмаа баглаж аваад л хөдлөлөө. Нөгөө хоёр илээ маань гайхаж бас уурлахын зэрэгцээстэй. Тэгсэн нөгөө улаан бурхнаас хол бай гэдэг үг нь санаанд ороод нэг л муу савн төрөөд болдоггүй. Хурдаа 40 хавцаал бариад мөлгөж явлаа. Яг одоо миний ярих байгаа хэсэг хамгийн гайхалтай нь. Би 40-50-тай мөлгсөөр иртэл урд нэг улаан машин надаас ч удаан мөлгөж байх нь тэр. Гүйцэд төрүүлэх гэхээр эсрэг урсгалын машинууд тасрахгүй байлаа. Гэнэт л хөнгөрмөө санагдаж замаашхаа зогсдол мань хоёр яага мөлгөөд байгаа энэ төр гэж олон юм шалгаад өглөө. Би ч машины хамран дээрээ хэсэг сунгаа нөгөө газар байсан өснийхөө боолыг карманаас гаргаж ирээд өчигдрийн зүүдээ хэсэг бодож зогсож байгаад л хөдлийгээд л замдаа гарав. 10 байна уу 20 минутын зайтай явж байсан байх. Нөгөө улаан машин маань нэг улаан том Volvo билүү тийм машинд аимшигт осол гаргаж. Ёстол нэрээ нүдэн төлмс сэлгнээд нүдний ухрахаа толгоороо хатгаж өвдөөд ямар эвгүй байсан гэж санана. Тэгэд хамгийн хачирхалтай нь гэртээ ирээд кармагаа ухтал нөгөө өсний болт алга болсон байв. Энэ бүхнийг ямар тач ямар учир холбоотойг нь мэдэхгүй. Тийм болохоор хачин явдал гэдэг байх. Магадгүй миний хоёр найз аймыг тэр нэг юунд мэддэхгүй буянтан аварсан юм болов уу? Одоо ч учир нь үл ойлгохоор ийм нэг эвгүй явдал болж байсан юм. Гэхдээ манай хоёр хөлдүүл ав итгээгүй.